Hi guys, юу яцхан удаа уулзсангүй. Дахиад нэг тэмцээний бэлтгэлээр уулзахад одоо өнөөдөр 8 сарын 9, 8 сарын 23-нд тэмцээнд орох гэж байгаа. Тийм болохоор дахиад бичлэгтээ тавтаа мөрлөө. Удаагийн тэмцээн юугаар онцлогтой вэ гэхээр материал бодибилдинг гэж явдаг тэмцээн. Тэгээд Монгол салбарлаад ороод ирсэн. Тэрний тэмцээн болох юм билээ. Про картын төлөх тэмцээн болно. Тэгээд энэ удаад болохоор би шорттой ангилалт мөн дээрээс нь бодибилдинг буюу бүтэн бие хардаг, бидний хэсэг бас хардаг ангилалтнаас давхар орох бодолтой байгаа. Тийм болохоор дахин миний нэг journey тавтамаар л хамт байгаарай. Check mic. Миний микрофон болж байна уу? Хөл мөлний ховч шиг болдгүй. Камерынхаа хөлний ховч шиг болдгүй. За ихлэ жоох муруу халаач. Энэ дээр жоох халаагаад. Энэ бол 15 тоо дасгал шүү дээ. За наа мэдгүй хүмүүст анх удаа үзэж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахад Мөнх Эрдэнэ гэдэг одоо 22 настай тийм залуу байна. Фитнес инфлюенсер. Монголын фитнес инфлюенсер болох зорилготой тийм нэг залуу байна. Таван сарын 24-нд анхны тэмцээнд орсон. Одоо бол 20 дахь тэмцээн. 5 сарын 24-нд 66 кг байж байгаад 7 сарын 20 хүртэл хэмжээгээ нэмээд 66-аас 80 кг болоод тэгээд яг үндсэн бэлтгэлээ 7 сарын 20-наас хийгээд за одоо 8 сарын 23 хүртэл 67 кг болох зорилготой ер нь нэмээд хасж байгаа. Одоо болохоор өмнөх тэмцээн дээр ганцхан шорттой ангилалт орсон болохоор хөлөө ерөөсөө хийгээгүй хайцаа байсан. Болохоор хөлөө хамт хийгээд хөлөө зэрэг хөгжүүлээд явж байгаа. Одоо ер нь сэтгэл хангалуун байгаа. Тэгээд та нарт би нэг галзуу юм л хэд 7 хоногт 3 удаа хөл хийж байгаа. Галзуу сонсогдсон шүү дээ. Тэгэлгүй баг. 14 хоногийн хугацаа үлдсэн байна. Өнөөдөр л хагас өдөр. Tell me I'm supposed to do this shit. I can't do this, I can't do that. Fuck y'all. Homie, I get up, I run my shit. Really, I don't give a fuck. Y'all run me up so much, your shit right. Never had a clue why shit get down. Homie, I get up, I run my shit. Really, I don't give a fuck. Y'all run me up so much, your shit right. Never had a clue why shit get down. They're trying to tell me I'm supposed to grow. The same people bending over, choking, overdosing. You could have learned your lesson before you dove your nose. And all my shit started acting like you know an emotion. I came to bring it like it's back in the day. Ahead of my time though, cause I seen the past of the day. But move a pronto, even though we passing the blade. Still on my grind, stacking paper, slowly packing it. Бинж одоо 71 70-ийн оронд хэлбэлцэлтэй байгаа. 21-ээс өмнө жингээ 67 руу оруулах зорилготой байгаа. For the purpose of just stopping his charts. Cats and riders, they shopping at bars. And must have got it all on sale cause what they dropping is hard. We get up, homie, I get up, I run my shit. Really, I don't give a fuck. Y'all don't run me up so much, your shit right. Never had a clue why shit get down. Homie, I get up, I run my shit. Really, I don't give a fuck. Y'all
ride your ship right. Never had a clue I should get down. Man, I've been back in the flesh. I'm on my rush shit. Know just what will happen next. I know it. Couple moves from back in the jet. Been operated from the spirit, call it hacking the flesh. I bring the real instead of trap. What up? I heard your music, you been putting on the actual. Shut up. You signed but didn't do the math. Put up. I beat your numbers independent. Got your act cut up. Y'all ain't real, y'all ain't true. So tell me what the fuck is the thing that y'all do? Brag about a milli, but you really about to do the dumbest thing ever just to get a pair of shoes. And I'ma do what I feel like, cause my dream now be merging with my real life. Got the steam, homie, yeah for sure we still fly. We still fly, motherfuckers know what's up. We get up, homie, I get up, I run my shit. Хоёр бичлэг видео оруулаад явнаа. Тэгэхээр тэмцээн болтол 14 хоног үлдсэн болохоор нэг 4 видеогоор ямарчсан. Уулзах нэ. За нуурны бэлтгэл дууслаа. Нуурны бэлтгэл хамтсанд баярлаа. Эд. Ярцсан дараагийн бичлэгээр удахгүй уулзъя да. Бай бай.